Төмөр сүхийн лавг сүмбрэл тэрээр эрүүс хамгаалах сангийн Өмнө Говь аймгийн 3 дэс сумын нутагт орших тост досон бомбын нуруунд дах хээрийн судалгааны төвд биологчоор ажилладаг байлаа. Байлаа гэсний учир нь тэрээр 2015 оны 11 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сурггүй алга болсны эцэст 6 хоногийн дараа түүний шарилыг Хөвсгөл аймгийн Алга Эрдэнэ сумын Балчирхантын Хайчаар гэдэг газраас олсон юм. Талигач залуугийн үхэл тэр дорхно бусдын анхаарлын төвд орж улас даяар хамарсан шуугааныг тарьсан. Учир нь тост досон бомбын нуруунд хайгуул болон ашиглалтын лицензийг их хэмжээгээр олгосон. Мөн түүний ард тодорхой улсын их хурлын гишүүд байдаг гэсэн дуйлаанаас үүдэж нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын хооронд үл ойлголцох байдал үүссэн байжээ. Лавг сүмбрэл агсан ч гэсэн нутгийн иргэдтэй хамтаар тост досон бомбын нуруунд хайгуулын ажил хийлгүүлэхгүй, өрөм тавиулахгүй гэж нэлээд тэмцдэг байсан байна. Энэ мэдээлэл нь түүний үхлийг магадгүй уул уурхайн компанийн захиалсан байх магадлалтай. Тэдний хатгаасаар 28 настай залуу амь өргөдөжээ гэсэн дуйлааныг улс даяар хоромхон зурт түгээж чадсан юм. Амьдрал нь эд цэцэглэж явсан ирээдүйн гэрэлтэй 28 настай залуугийн учир битүүлэг үхлийн нууцыг тайлахаар цензургүй багийнхан энэ нэвтрүүлгийг бэлтлээ. Нэвтрүүлэг 2 хэсгээс бүрдэнэ. Эхний нэвтрүүлэгт нь талигач өмнө 3 удаа халдлага өртөж байсан талаар тухайн цаг минутад, тэр өдрүүдэд, тэр сар жилүүдэд юу болсон тухай гэрчин ярианууд зонхлох болно. Мөн түүний эхний халдлага бол гүрээнийхэн сүцсийг ханах гэж оролцсон, 2 дахь удаагийн халдлага хар машинтай үл таних хүмүүс барьцаалж, дарамталж, сүрдүүлсэн. 3 дахь удаагийн халдлага бол 3 дэс сумын нутагт Хүрэн даваа гэдэг газар хэвлээ тус газар нь 3 удаа хутгалсан байдгийг. Тухай бүрд нь гэрчүүд болон ажлын газрынхан нь аав ээж нь өөрөө цагдаад хандаж байсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй магадгүй өөрөө өөрийгөө хороох гэж оролцсон гэх хандлагаар цагдаагийнхан хамтсан нь тухайн 4 дахь удаагийн амиа алдах шалтгааны гол их үүсвэр болсон байж магадгүй юм. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Талигач амиа алдахаас өмнө яагаад 3 удаа халдлагад өртөв? 28 настай эрүүс судлаач залуугийн амь насыг юуны учраар хороох болов? Нууц дагуулсан эдгээр олон асуултын учрыг олж ээдрийг тайлахаар цензургүй багийнхан Хөвсгөл аймгийн Алга Эрдэнэ, Өмнө Говь аймгийн 3 дэс сумын нутаг тост тосон бомбын нуруу гээд нийтдээ 4000 гаруй километр явж нэхэн сурвалжлаа. Эрүүс хамгаалах сангийн биологч лавг сүмбрэлийн нас барсан шалтгаан өнөөдөр монголчуудын анхаарлын төвд байгаа. Өмнө Говь аймгийн 3 дэс сумын нутагт орших тосон бомбын нуруу руу явхаар зэхэж байсан залуу 11-р сарын 5-ны өдөр орой гэрээсээ гараад 6 хоногийн дараа түүний зогцыг Хөвсгөл аймгийн хатгал тосгоноос олсон ийм хэрэг гарсан. Энэ залуу нь бол 11 сарын 6-ны өдөр Өмнө Говь аймгийн 3 дэс сумын нутагт байх тосон бомбын нуруу руу явах гэж байснаа үл мэдэгдэх шалтгаанаар бас бусдад барьцаалагдсан байж болзошгүйгээр амь насаа алдсан хэргийн мөрөөр бид өнөөдөр Улаанбаатар хотоос 757 км-ийн зайд орших Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу орох гэж байна. Бид энд түүний нас барсан шалтгааны хэргийн мөрөөр явсаар өнөөдөр арга гэрийнхэнтэй уулзахыг зорж энэ хол газар ирлээ. Мөн түүний цогцыг олдсон гэх хатгал тосгоноор орох болно. Талигачийн төрсөн гэрт биднийг очиход 49 хоног нь дуусаагүй байсан. Ирүүсний зулзах тэрч нүдэндээ дулаахан инээмсэгэл тодруулсан цэл залуухан хүүгийнхээ зургийн өмнө зул асааж майн хөгжөөж байхтай нь бид таарсан. Лавг сүмбрэл агсны аав Төмөр Сүхбай манай багийнхныг найрсгаар тосон авч болсон үйл явдал тохиолдсон бүх зүйлийг нийн үгүй ярьсан юм. Тэрээр насаараа байгаль хамгаалагч хийж Хөвсгөл далай болон Хөвсгөл нутгийн унган байгаль ан амьтан араатан жигүүртэн хамгаалахын төлөө энэ амьдралаа зориулж яваа нэгэн. Эхний халдлага. Осон 2 дугаар байрны хойтлын 4 дугаар байрны Батмөнх хөшөөт байрны баруун тал юм бай.
орон сууцны байр байдаг шүү дээ. Тэрний тийм нарийнаар гарч авах 4 залуу гарч ирээд хоёр талаас нь барьж аваад одоо яасан мэт хоолойг нь хитэд хэрчсэн байдаг байхгүй. Тэгээд гарын шууг нь бас зүсээд тэг яг нөхөр ухаалдал унсан юм байна. Тэгээ шөнө байсан тэгэл хүмүүс ухаалдал унахт нь одоо хүн алчлаа гэж бодож зогцсон байх л да залуучууд дээр байсан. Тэгээ яг ухаан ороод 4-5 цагууд ухаан ороод цус алдаж аваад ухаан орсон байдаг. Ухаан ороод гэрлүүг очиад дүүнэртэй дүүн аваад имлэг явж ойдл тавиулаад пресс хийлгээд ойдл тавиулаад тэгээд гэртээрэд толгой тарихны өдөөд биеийн муухаар нээж нь очиж имлэгт нэг хэд хэвтүүлж шингэн мэнгэн хийлгээд Ээж нь хатгалаас явсан. Хатгалд байсан. Тэгээ явуулсан. Нэгд харлан тэгээ яг тухайн үед нь тэрний нь болохоор бид нар яг одоо яг будумны одоо дээрэмчин гэдэг утгаар ойлгосон. Тэр нь одоо бас нэг иймэрхүү хот түрээд иймэрхүү юм болоод өгчээгөл одоо болоо гэсэн байдлаар тэр тайван байдлаар өнгөрөлт аль бисаар цагдаад өргөдлөө өгөө байхгүй. Тэгтээ гэмтлийн литер бол тэрний хэргийн байдлыг бол бичиж тэмдэглэж авсан. Би орой юунаас сургуулиас гэрээтэй яваа. Лахарант нэг 13 удаатай юм. Нэг таны гогортой юм залууч. Бас нэг гинтэл гарч ирэл тэгэл. Зөвхөн мөнөцсөн юм тэгэл. Тэгээд тэр явны шилэр гэж ирдэг байгаа. Тэр шинэ харахаар гарсан юм. Би юу ч мэдэхгүй би ухаалтацсан яасны мэдэхгүй. Энэ ярианаас үзэхэд лаг сүмбэрл агсны гүрээний судсыг ханах гэж оролджээ. Энэ удаад талигаач цагдаад хандахгүйгээр гэмтлийн имлэгт очиж боолгосон байгаа юм. Учир нь тэр гадаадд суралцах шалгалт өгөхөөр зэхэж байж. Энэ үед хуулийн байгууллагатай зууралдах нь цаг хугацаа алдахаас эхлээд бүүн чирэгдэл болно гэж бодсон бололтой. Хин нэгэн этгээд танхаарахтаа хүн алчглаа гэж айгаад зугтаасан гэж бодоод л өнгөрч. Энэ бол 2014 оны 5 сард шөнийн 23-аас 00 цагийн хооронд Улаанбаатар хотын 4-р дэлгүүрийн орчин болсон хэрэг. Хоёр дахь халдлага. 15 онд хөдөө 3 төсвөр байжгаад хот руу орж ирээд ажлаа тараад одоо 5 дугаар сургуулийн зүг рүү одоо явж исэн байгаа. Тэгтэн тэр чи бүр эртэлтэй 6-7 цагаа хичээл. Нэг хайхт харанхуй болоо хүн амтны хөдөлгөөн бол зөндөө байсан үед шууд тулж ирэл хоёр машин, нэг машин хар машиныг зогсоол машины хоёр талаас хүн буугаа шууд барайл авсан баг. Сайн үг их суулахаар нэргээл харах гэсэн барайл авсан. Барьж аваачл машинаар хийцсэн. Тэгээ тэр машинаар одоо тэр харанхуй юу ч үзэхдэггүй газар хаашаа явж байгаа юм чи мэддэхгүй яваал нэг айхтар дууч юм этэй газар одоо хонгилч юм уу юу ч юм. Тийм газар доогоорч орсон юм уу. Тэгэл баахан нэг 3 хүн л нэлээд дарамтсан байдгийг. Тэгээ яг хөө тэнд гол хэлж байгаа зүйл нь бол ер нь хөдөө байхдаа их чи даврдаг, тордгондог одоо ер нь бацаан байсан. Чи хот хөдөө болж чадахгүй шүү. Бидний гарт байгаа шүү гэсэн. Ийм хаягаар дарангуулсан байдаг байхгүй. Бүр машинт авч явж барьцаал яаж авч явсан хүмүүс нь бүр чи тэр говьд мовд байхдаа 3 төст байхдаа аваа байдаг хөө гэсэн центр гэж юм хэлсэн гинэ. Оюунагч одоо тэгээ наад руу ч очихоор яана гэх юм. Би ч хөдөө өстө тийм юм байхгүй манай хүч өстө хөдөө ууландаа ирэхээрээ тэгээд ерөөсө айх эцэг тэгээд санаа зовох юм байхгүй гэдэг үсэн байхгүй би. Ард тавьтай болсодаг гэж тодорхой юм болж байгаа. Тэгэл маргал би ч одоо тэгээд тавьж ойлгосон байсан. Бараг мансароос юм уу хаалтус юм уу нэг тиймэрхүү маягаар аваа ирсэн юм байна. Сүмбэ агсан барьцаалагдсныхаа дараа дарагдаа бичсэн мэйл. Сайн байна уу яригч таны ажил өндрөө. Манай ажиллаар сонин юу байна? Би танд нэг зүйлийг хэлж мөн хэсэг хугацаанд ажилласаа чөлөө авах гэсэн юм аа. Таныг ойлгоно гэдэгт гэж байна. Энэ магадгүй миний амь настай ч холбоотой байж мэдэх юм. Би нэгд өдрийн орой харж явтал замын хажуугаас 2 хүн гарч ирээд намайг нэг машинд суулгаж аваад нилээд хол газар авч явсан. Дараа нь тэд нэх дуу чимээтэй харанхуй газар оруулаад цаг гэртээ байлгасан. Тэр хугацаанд нөгөө 2 хүн намайг чи хөдөө байхдаа их зорцгондог бацаан байлуу.
Хотод болж чадахгүй шүү. Хотод биднийг хэн гэдгийг харуулна, яах уу гэх мэт сүрдүүлгийн шинжтэй олон зүйл ярьсан. Тухайн үед би нэлээд айсан бөгөөд юу болж байгааг сайн мэдээгүй. Миний утас төрөвч куртэг зэргийг хурааж авсан. Би өөдөөс нь нэг эсэргээцэл үзүүлээгүй болоод ч тэрөө намайг зодож нүдээгүй. Нэг хүн хэсэг утсаар ярьж байгаад машиндаа суулгаад хотын төв рүү оруулаад эргэж харлгүй яваарай гэхээр би шууд л гүчгсэн. Урт цагаан хавцаа буусан болов уу гэж бодож байна. Товчхондоо иймэрхүү зүйл болсон. Тэгээд би 2 дахь өдрийн орой харанхуй болохоор шууд хөвсгөлийн машин зугаад гэртээ ирчихсэн байна. Ямар ч байсан аав ээжийнхээ хажууд хэсэг хугацаанд баймаар байна. Гэхдээ та намайг хөвсгөл явсан гэдгийг хэнд ч битгий хэлээрэй. Пүүжи ихчээс өөр хүн мэдэх хэрэггүй байхаа гэж бодож байна. Тэр хүмүүс намайг фэйсбүүкээс л хотод байна гэдгийг мэдсэн юм шиг байгаа юм. Би бодоод байхад уул уурхайн хүмүүс л байсан болов уу гэж бодож байна. Тиймээс би хэсэг хугацаанд хөдөө баймаар байна. Та надад чөлөө өгнө үү? Хүндэтгсэн тавсан бүрэл. Би яг тэр дуугийн бас би анзаарсан л да, миний хүү яагаад ийм сонин доогруу гэж бодоод хэсэг ингээд өөртөө нэг сонин байдалтай, нэг сандраад ч юм уу нэг сонин байдалтай байжсэн. Би буцаагаад өөрлөө залгасан. Тэг ингээд залгаад миний хүү гэж тэгсэн чинь миний урдаас шууд уйлаад унсан байхгүй. Тэг миний хүү яасан бэ? Миний хүү яасан? Миний хүү яагаад ийм хачин дуутай ярьж байна гэдгсэн чинь үгүй би ээжээ хотоос л гармаар байна гэд уйлаад 6 өнгөрөг бол ерөнхийдөө харанхуй бүрэнхий болон гутал гарч таксинд суусан маа. Нөгөө гэгээтэд гарч чадахгүй яагаад. Тэгэл ерөөсөө таксинд зуугаал очисон, харин ч нэг микро байсан. Тэгээд тэр микро зуугаал ерөөсөө очингуудаа микро зуугаал шууд гарт. Тэгэл өглөө 7 гэтэл мөрөнд ороод ирсэн л дээ. Би тэр шөнчөртөө хүүгээ яасан бол ерөөсөө нойр өрөхгүй юмсан. Тэгээд өглөө 7 гэхэд мөрөнд орж ирлээ гэж ярихаар нэг хадам ихчийнхээ зааж өгөөл тэнд очивол. Тэгэл орооны машинаар гэртээ хүрчихсэн. Тэгээ ерөнхийдөө тэр урьдчилсуудаа надад ярьсан. Тэгэл маш их айцтай үсттэй л байсан л да. Тэгэл томгийн цочоол мочоол айгүй хэцүү. Шүнэтэй мөнтөгтэй ерөөсөө цочж мочоол айгүй хэцүү байсан. Сүмбэ агсныг үл таних хүмүүс барьцаалж дарамтлсан энэ хэрэгт цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан хариу өгснийг та бүхэн харж байна. Гурав дахь халдлага. Тэр өдөр чинд юу хот руу явах ёстой хөхөд. Тэг хот руу наагаа өглөө юу олроод хэрийн кемп дээр би дэвтрээ марчи тэрийг аваад ирээ. Оюунагч сумруу яриад унаа олцсон мэдсэн байж ороо гэж хэлээ явсан гэж байна шүү дээ. Тэгж яваад энэ халдлаганд өртсөн байна. Тэр 9 өдрөө операцанд ороогүй маргааш нь операцанд орсон. Яг дотор цус алдaltaй. Юу гэдэг вэ тэр дотор их нөлөөсөн байж болцсохгүй гэдэг тийм таамаглалтай байсан юм шиг байна л үү. Тэгээд операцанд ороод гоорс морстай байлаа гэсэн. Тэгээд эндээс ээж нь бас улаан сумд байсан л да. Тэгээд ямар ч гэсэн хөө өмч чи явна штэ гэд ээж нь очдгийг очиж асрах. Үйлчлэгт очиод би ажил дээр хоцорсон л да. Тэгээ очиод эмнэлэгт яг ихэн газар бараацсан операцанд орсон одоо бол аюул өхөл аюул бол холдсон гэж би бол ойлгож ирсэн л да. Ер нь бол бас гайгүй нэгэнд залуу хүн байна бас. Тэгээд нэг юм тариаван хэрэглээд байдгүй. Эмнэлгийн үйлчлэл бол хурдан биед нь халдах юм чинь гэсэн юм бодол байсан. Тэгээ яг эмчилгээнд байжгаад дараа нь гэртээ гарч ирээд тэгэл нэг ойдл мойдлны тэгэл тэр гуурс муурс юм ахуулаад тэгээ ямар ч гэсэн нэг гайгүй болмаар болохоор ер нь хөдөө салхинд гаргая. Тэгээ хотод одоо агаар унтай газар муу байх юм байна гэдэг хөдөө гэрлүү наваад ирсэн. Тэр эмнэлэг хэмжиж үтсэн харин тэгээд яг энэ өвчүүнийхэн юунд орно хүйснийхэн дээд яг энэ хавьд нөөсөн. Тэр энэ 4.5 санжийн гүнтэй байна гэж. Тэгээд энэ зүүн талынх нь энэ яг хүйснийх нь халд энэ зүүнт энэ сүүвэн дээр нь бас тэр нь 3.5 гэжсэн. Тэгээ энтэй талынх нь энэ хүнд байсан. Тэр нь болохоор 1 см гаруйтай юм байна гэж хэмжиж ирсэн шүү дээ. 3 дахь халдлага болсон Өмнөг аймгийн 3 тэс сумын нутаг Тосон бомбын нурууны үзүүрт орших хүрэн даваа хэмээх газар бол баруун талаасаа нам, алсуураа өксүүр, уужим цагаан хөтөл байлаа.
Харин хөтлөөсөө зүүн тийш давж уруудах хэсэгтээ нилээд огцсон. Машин багтах боломжгүй хавчиг жалга байх бөгөөд баруун зүүн хажууг нь дагсан хадан дэвсгэртэй бутарсан хайрхан бүтцтэй газар байна. Баруунасаа зүүн тийш давах тохиолдолд мотоциклтэй хүн эргэж зугдах нь бүхэл хурдаа саах боломжгүй газар байгааг та бүхэн харж байна. 4 сарын 30-ны өдөр тэр тосдын хөрөн даваа гэдэг газар байдаг ч. Тэр бол яг мотоцикл бараг тэр болгон хүн яваад байдгүй. Бараг өөрийнх нь гаргасан тийм уулын зам. Тэр л очиод тэр нөгөө нэг отог руу очиж дэвтрийн аваад тэр цааш нь бас аргалын ангарын судалгааны нэг цаг дээр бас эмжилт авах байсан. Тэнийг авчаад нэг цаг 30 минут багцаа болоод эргээд ирээд тэр яг даваа руу нэг талаас ариг айгуу даваад цаад руу норохдоо юм жалгар буудаг, хадан жалгар буудаг тийм хэцүү газар гэсэн. Тэр л уухт нь хадан дотроос яг замын хоёр талаас хоёр баг өмсөн тэр бол нүүрэндээ багтаа хүн гарч ирэл хоёр талаас нь л цогсон гэж байна. Тийм цохиол тэгэл нөхөр бол өөрөө за ер нь мотоциклээс салахгүй, мотоциклээ унтрааж болохгүй, зогсож болохгүй. За тэгвэл юм бол амь насанд аюултай болох байх. Ямар эцсийн арга тэр эргээд буцаад дахих энэ боломжууд юм нэлээд хэцүү газар. Тэгэл дахиад дайрал орсон. Тэгэл дор очоод нэг уналгүй мотоциклээс уналгүй буугаал мотоциклээр даваан даваал бөхтрөл даваар орох гэтэл тэр яг хадан хавцал дотор хоёр хүн гараал ирсэн. Буцах эргэх боломж байхгүй. Тэгэл орохоос аргагүй болол хоёр талаас нь тэр барьж цагсан. Тэгэл дор очоод явсныг л би энэ хачин эвгүй болоод харна л үтсэн л утгалсан байсан. Бараг 10:30 гэхэд эргээд ирчихэл ёстой хугацаа да. Заадлаа хугацаа 11 гэхэд ирчих ёстой хүмүүс ирдгүү. Гадаад тавьчин зөөлөх мотоцикл ирэх зөх хэвчээ. Тэгээ тэгсэн чинь ингээд БЦЦ янз бүртэй хүн тутуулуулчихлаа гэсээр л орж ирж байгаа юм чинь. За энэ одоо яг нөгөө хүрэн даваа. Яг хөтөлтөр Одоо байгаа. яг гарч ирсэн бодлоо. Эндээс мотоциклтэй. Тэгээ одоо энэ эндээс бол нам хамгааж. Тийм байна. Ном хүн байна. Тэрнээс одог шиг чи одоо жимин авахгүйсэн. Одоо энийг тохиолсон байж тээ. Тэгээд энэ таагаар ингээл яг энэ юуны нэг хатны цаанаар яг ингэж гарч ирээ. Ингэж гарч ирээ. Тэгээд яг энэ тонгойдаг дарал. Яг одоо энэ их хонгорлсон сас дарал байгаа шүү дээ. Одоо наач. Тийм явж. Тэгээд энэ дарч их эвгүй заяа. Ингээ харахад одоо энэ рүүгээ их жалгатай юм чи. Тэгээд энэ хажуугаа юм гэсэн. Ингэж ороо ингэж ирсэн гэдэг. Тэгээд тэрнийг жоо хотлоор даавал бод юм байл. Энэ жалгар руугаа ордог. Сүмбай агсны худгалуулсан гэх хэргийн газарт халдлагын улмөр яагаад үлдээгүй юм бол? Тэ нэг юм хадан дэвсгтэй. Тийм л газар байлаа л дээ. Тэгээд яг тэр хадан юун тар тэр хүүхдээ өлмөлдөж яасан зогссон юм уу? Тэн дээр хөдөлсөн юм уу тийм өлмөний мөр тавьгатлаа юу нэг тэр өгөө. Аа ирвэл тэгж яваа тэр. Тэгэл өөр мөр байхгүй. Тэн дээр бол ямар ч хүн мөр гаргахгүй би өөртөө очичвол заавал мөрөн дээр мөр нэмчих үгээл хад амжаал чулууд амжаал явахад мөр гаргахгүй яваал гэж чадхал юм бэл. Би бол ярьсан. Ер нь бол хэрэг болсон өдрийн маргааш нь би 3 тэс сумын Бямба гэдэг цагдаагийн хүн гэсэн тийм нэртэй хүн рүү ярьсан. Тэгээ яриад миний гол ярьсан бол хэрэг олох талд нь тусал дамжих чадах юу гэдэг нь газар орныг мэдэхгүй хүний танихгүй учраас би нэг төс тас юм хэлэх боломжгүй байсан. Ер нь яг хээр газрын хөдөө газрын хэрэг болоход хэрэг болж магадгүй гэсэн туршлага гэдэг юм байдлаасаа хэлсэн. За ер нь мөр бол хаттай газар байж таараа уулын даваа. Тийм учраас хадан дээр мөр гарахгүй. Тий. Та өөрөө гიშгээд үтсэн чинь мөр чинь гарахгүй. Тийм учраас мөр гарч болзошгүй тэр уул руу очиж болзошгүй замын оролт гаралтыг мөр олох ёстой бэхжүүлэх ёстой. Тэгж байж энэ мөр хаанаас алсаас хаанаас ирв гэсэн юм сөрөг мөрөөр тандалт хийх ёстой. Тэгвэл энэ бол арай бас дөхөмтэй чиглэл гарч магадгүй гэсэн. Тэгэхэд бол би танаар ажиллаа заалахгүй л гэж хэлсэн. Тий. Тэгин ч гэж хэлээгүй, тэглээч гэж хэлээгүй.
мэдж байгаа ч гэж л танаар ажиллаа заалахгүй л гэсэн. Тэгэл заалгаагүй ажиллаж л байгаа гэж боддоо шүү дээ. За манай цензургүй сурвалжлах баг Улаанбаатар хотоос 970 км-ийн чандад орших Өмнө Говь аймгийн 3 дэс сумын нутаг дах Досон бомбын нурууны Хүрэн даваа гэдэг газар ирээд байна. Бид өмнө нь Улаанбаатар хотоос Хөвсгөлийн хатгалд очиж ажилласан байгаа. Энэ газар бол Эрүүл хамгаалах сангийн биологч Талигаач Лав Сүмбэрлийн ээлжилт халдлагт өртсөн газар. Энэ газрыг Хүрэн даваа гэдэг. За одоо харж байгаагаар бол яг энэ хэсгээс Талигаач залуу маань моциклтэй дахиж гарч ирсэн. Ингээд ийшээгээ моциклтэй маш хурдтай давсан гэдэг. Одоо манай үзэгчдийн харж байгаагаар бол энд бол маш их цас хунгарлцсан. Их гүнзгий байгаа. Энэ бол их гүнзгий жалга юм байна. Одоогоор бол цас өргөлөөд ингээд тогтчихсон. Ийшээ дахиад ороход толгоондоо баг өмссөн 2 хүн 2 талаас нь барьж аваад хутгалсан гэдэг мэдээллийг Талигаач өөрөө амьд сэрүүн байхдаа цагдаагийнханд болон хамтран ажилладаг хүмүүстэй өгсөн байдаг. Тэр өдөр нь болон тэр өдрийн маргааш цагдаагийнхан нутгийн удирдлагуудтай хамт ажиллаж исэн хүмүүстэй бас энэ нутгийн иргэдтэй ирж мөр хайсан боловч харамсалтай нь ямар нэгэн хэргийн уул мөр олдоогүйгээр өнөөдрийг хүрсэн байгаа. Талигаач эндээс ерөөсө 40 минут орчим дахиад л өөрийнхөө ажилдаг кемп дээр очих хэвээр. Энэ хоёрын хооронд бол 2 цаг орчим явсан. Би энэ маш султсан, цус их алдсан байсан учраас эмнэлгийнхэн одоо Мэжидгуан гэрт шууд 3 оёдл тавьсан байдаг. Гидсэн дээр нь хутганы шарах бол нэлийн гүн орсон цус алдалттай. Тийм учраас тухайн өдөр 3 дэс суманд ирээд исэн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу эмнэлэгт явуулсан байдаг. Эмнэлэгт очиод мөн хагалгаанд орж ээжин сагсан гэдэг ийм мэдээлэл бол байдаг. Энэ бол 3 удаагийнх нь халдлага. Талигаач халтсан. Эхнийх нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр одоо залуучууд зочид буудлын тэнд гэрээнийхэн суцыг огтолсон, пивний шилээр огтолсон хэрэг эхний халдлага. Хоёр дахь халдлага нь бол 5 дугаар сургуулийн орчим явж байхад нь машинтай залуучууд ирээд хүчээр машин цуулгаж авч яваад нилээд хол газар очиж дарамтлж барьцаалчаад буцаад явуулсан байдаг. Энэ бол 3 дахь нь 3 дэс сумын нутагт байрлах орших Хүрэн даваа гэдэг газар бол одоо бидээ 3 удаа хутгалуулсан 2 багтай хүнд бид нэг 3 дахь удаагийн халдлага. 4 дахь удаагийнх нь бол харамсалтай нь бол Хөвсгөл далайн эрэгт хатгал тосгонд бол амь насаа алдсан байгааг үзэгчид маань мэдж байгаа. Тухай бүрд нь түүний аав ээж болон ажлын газрынхан цагдаад гомдол гаргаж мэдээлэл өгч байсан боловч энэ бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн албан бичгүүдийг бол цагдаа нар өгсөн байдаг. Мөн энд бас энэ халдлагыг ч гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй баг өөрийгөө хутгалсан байх магадaltaй гэдэг мэдээллийг бол цагдаагийнхан өөрт нь өгж тэрнээс олж Талигаач залуу маань нэлээд гүн шоконд орсон гэдгийг бол ойр орчныхын хүмүүс мэдээлдэг. Ингээд бид Эрүүл хамгаалах сангийн биологч Талигаач Лав Сүмбэрлийн үл мэдэгдэх шалтгаанаар нас орсон хэргийн мөрөөр сурвалжилж буй манай сурвалжлага багийнхан Өмнө Говь аймгийн 3 дэс сумын Досон бомбын нуруунд яг одоо ажиллаж байна. Огт ул мөргүй үйлдэгдэх хэрэг гэж байдгүй гэдэг. Энэ хэргийн газрын үйлчлэгийг цагдаагийнхан эрүүгийн байцаан шийдэх хууль заасны дагуу хийгээгүй. Эсвэл дутууд улимыг хийсэн. Хэргийн газрыг хамгаалтанд аваагүй. Ул мөрийг сайн шалгаагүй. Эсвэл хэргийн ул мөр арилсан байж болох зэрэг олон шалтгааны улмаас ул мөр нь баларсан энэ хэргийн араас нэгэн суурхал дагжээ. Энэ бол сүмбэ өөрийгөө хутгалсан байж магадгүй гэсэн яриа. Энэ яриаг цагдаагийнхан гаргасан байх магадaltaй байна. Дараа нь манай хатгалын цагдаа Өмнө Говийн цагдаа тэр хүнийг байна уу мэдээ тэр гэлүү юу лээ тэгж бас сурж отсон гэж асуусан гэж. Тий. Гэх байдлаар эзэн холбогчийн олоогүй байж тэний хэргийн газар ч юм уу хэрэг холбогдолтой манай хөг бол удаа дараа дууч байсан. Энэ хоёр хуулийн ажил байж болно. Тий. Гэхдээ бас тэр хүнийг яаж
юу тосч байгаа вэ? Би тэгтээ энэ ер нь нэлийн хатуу хэлсэн шүү. За ер нь бол хэрэгтэн өнөөдөр тааны гарт ороогүй олоогүй байгаа гэдэг чинь хоёр асуудал байна. Тэгээ хоёр асуудал байна. Би бол өмнө говийн хуулийн байгууллага чухам аль шатанда байд юм энэ хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа шүү гэж би шууд хэлсэн. Тэр Төм Баяраг бодвол. Тэгээ тэгсэн ч удалгуудцаа тасалсан. Одоо зүгээр мичл байгаа. Тий. Одоо хэргийн байдлыг танд хэлэх боломжгүй тэр ганц эзэнд нь өөрт нь хэлнэ гэж хариу өгнө. Би бол тэр нөгөө тэгэл нөгөө нэг ядахнаа нөгөө нэг шинжилгээний хариу тэр дүн шинжилгээ одоо юу гэдэг ч одоо тэр хувцс мовц юм аваа явсан. Тэгэл тэр утгуулсан ч одоо ямар хариу яасан гадны нөлөөтэй гэдэг хариу ирнэ гээл би ч одоо тэр байнга очиж асууна. Тэр орон чинь баг өөрийгөө юм болгоцсон. Тэр гэл янз бүрийн яриа тарж байгаа юм чи. Тэгээд энэ чинь 8 сар, 9 сард тэр Төм Баяр гэж хүмтэй бол өөрөө ч залгаж ярьсан, бид нар ч ярьсан. Ер нь бол юу болж байна? Яаж ангих. Тэгэхдээ ерөнхий хандлага нь бол та ирэх ёстой л гэсэн байр суурьтай байсан. Манай хүүг бол ер нь дуудчихсан, олон удаа дуудсан. Тий. Хуулийн хүрээнд бол дууч байна гэдэг юм шаардлагатай байдалтай хандсан. Гэхдээ биднэрт нэг би бол нэг зарчим барьж байсан. За хуулийн ажил хүндэтгэх ёстой. Очих ёстой шаардлага бол очиж болно. Гагцгүй тэр хүн алхахыг завдсан, хүн алхахаар алхахыг төгсөн хэрэгтэн этгээдүүд хуулийнхан ажиллаа хийж барьгүй юу? Гарт нь орж үгүй юу? За эзэн биш юм аа сэжигтэн гэх хүн тэр хүний гарт одоо өрөөнд орж үгүй гэдгийг лавлж асуусан. Энэ бол танд хамаагүй гэсэн надад. Төм Баяр гэж өмөрдөн байцаагчвал энэ бол танд хамаагүй гэсэн. Энэ над хамаагүй хэнд хамаатай байдаг гэсэн. Насанд хүрсэн хүн танай хүүч нь байна. Тэр хүн ч хамаатай гэсэн. Тий, ерөнхийдөө бол нөгөө тийм янз янзын шүүн ингэж ярьснаас бид нарт бол яг цагдаагийн газар эзэм албан ёсоор хийсэн мэдээлэл байхгүй. Ер нь хүрэнд аваад энэ өөрийгөө хутгалсан байх магадaltaй гэсэн юмнууд бол яригдал байгаа юм билээ. Тэрэн дээр бол энэ хүүхдийн зан характер бид надтай ажиллаж исэн хугацаанд ерөөсөө тийм өөрийгөө тэгж яах тийм хүүхд бол биш гэдгийг би өстой 100% баталж чадна. Ингээд төмөрсөхийн лаг сүмбэрл гэж хэн байв? Тэр үнэхээр өөрийгөө хутгалах хүн мөн үү? Тэр эрхэлсэн ажилдаа дуртай байсан уу? Эсвэл дургүй ажиллаа хийсэн болж говь нутагт хүний газар зовж явбуу? Нутгийн ард олонтой таарамж муутай байсан юм уу? Хэн нэгэн түүнд өс зангидж байв уу? Энэ асуултуудын хариуг цензургүй багийнхан хайсан. Үзэгч та 2016 онд Сүмбэ агсныг Англид ирж суралцахыг урьдсан урилгыг харж байна. Цас мас орох, бороо орох, ус мос тэр үедээ сэтгэл нь их өрдөг. Тэгээд одоо манай энэ чинь анхны цас мас орох чинь нутгийн жид одоо анхны цасаар яваад жирч нэнд баргал миний хэмэрсэл гэж байна ханы тийм үгтэйс. Өвгөн гал төлн хөөхөд талн өөд онгойлгоцсон. Өөд онгойлгоцоо л хөвтсөн. Зөрөх та үзэн хоёулаа савгаан бололдол энэ ирсэн. Үе хоёр юм шиг би чигээл байл. Бүх үзэн энэ манай нутгийн бүх энэ манай нутгийн бүх гэж нөгөөтгөө нэгэд дэмжээл хоёулаа тэгэл сууцгаад гэсэн шүү дээ. Юу хийжтэй. Одоо энд чинь 100 хэсэг байхдаа ерөөсөл буруу оруулна. За нэг хэдийн аргалын дөрөв устаа боллоо яашгүйтэй. Говьч одоо сайхан болж байгаа цэцэг ургаа гоё болдсон шүү дээ. Одоо усны сайхан ингээд урсж байгаа даа гэл ингээл нүдэнд харагцлаа ярьдаг байсан тий. Өөрөө ирсэн ажилдаа маш их дуртай. Байгууллагын дан бол үнэхээр хайртай юм байсан. Зайлшгүй ямар хайргүй байтал одоо тэр хүн цаас ус орохгүй байхад хаавгаа уурхаагаас мөс аваад тэрийг өөрөөл одоо тэр ангир гөрөөс байгаа газар руугаа үрэл мөстөө өгөл дээрээ явж хүн одоогийн Монголд одоо ховор штэ тийм хүн. Уурхаа одоо нөгөө тогтоол илүүдл усны мөс агалсныг тэрийг очиж. Арал ангийнхаа унд болгож. Зүгэл явгүй үрэл тэр хацарм уулаад зүгэл явж явах юм бол одоо байгальдаа их орн хараатан гөрөөсөндөө
хайргүй хүн гэж байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн манай өөрийнхөө эрүүл мэндийн биенээсээ илүү тэр аратан гөрөөсийн төслийн нутагт илүү хайртай байсан. Зүгээр яриаар нь үлээл замд явж орж явахад л надад л хааштай маань. Энэ тус мөн нурууны төлөө би бүхнээ зориулна л гэж ярьдаг юм байсан. Үнэхээр бүхнээ зориулж чадлаа. Ерөнхийдөө миний ажилласан одоо 5-6 жилийн хугацаанд бол тийм одоо ер нь бол нэг даалгасан ажлыг яг таг нийцтэй ингэж хийж гүйцэтгэдэг орон нутгийнхантай ажиллахад орон нутгийн хүмүүсийг малчицтай их уян хатан ажиллаж тэднийг ойлгож ажил үргээ явуулдаг тодорхой заасан хугацаанд хийх ёстой ажлуудаа үргээ яг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг зан характерын хувьд бол хүнтэй элдвд болоо ингэж муудалцаад байдгүй ер нь их тийм нийтэж их нямбай тийм хүн байсан. Талигач ёстой хүний үгнээс гардаг сайн хөгжиж ерөөсөө янз бүрийн зааш байхгүй ерөөсөө заагсан бол заагсан цагтаа л ирдэг хөгжиж. Тэр үнд бол өө байхгүй. Хариуцсан ажилдаа сайн. Олон түмэнтэй ижлэг даруй харьцдаг тийм л хөвгүүд байсан. Ёстой дээд зэргийн сайн хөвгүүд. Ёстой тэр хүн шиг хөвгүүд нэрээ ховор байх шүү ер нь. Ямар ч хүний үрээс илүү ч юм. Өөд нэг хэд мал алга болчих нь өнөөдгий чинь. Өрөөл такбадын уулан дунд орж чинь. Такбад одоод ирж байгаа хөвгүүд шүү дээ. Ямар хүний хүн чинь тийм үрээ гэж ер нь байд юм уу? Байхгүй шүү дээ. Стабилч ба. Бид хоёр тэгж яадаг байсан. Гэтэл яагаад Сүмбэ агсан өөрийгөө утгалсан гэх яриа гарах болов? Энэ яриа хэнд ашигтай байв? Манай эдгээр цагдаагийн дараа тэгжсэн шүү дээ. Би одоо ингээ 2 өдөр яваад амжилтанд хүрэхгүй одоо яах вэ? Одоо ямар учраар яах вэ гэсэн чинь. Би одоо нэг талаас би бол амжилтанд хүрсэн гэж бодож байна гэж хий. За яагаад тэр чи одоо юу гэсэн үг юм гэсэн чи. Ямар ч мөр бол байхгүй байхад ойлгомжтой шүү дээ гэж байгаа юм чи. Тэр нь юу гэсэн үг амжилттай боллоо. Одоо өөрөө л тэгсэн гэсэн тийм л юм хэлж байгаа ерөөсөө надад бол. Тэгжил ойлгуулсан надад. Би тэгэл юу гэсэн үг гэдэм бэ чи одоо ямар сони ингээл палт гэж явж байгаа юм чи тийм юм байхгүй өстэй. Тэг хүн биш шүү л гэж би тэг. Ерөөсөө мэдхгүй энэ цагтаагийнхан бол ерөөсөө анханасаа л эндээс л гарахын тийм юутай гарцсан болохоор цаад шатандаа тэгээ ямар тэр ойлгоцоор л байцгаад юм байгаа үз. Тэрнээс хойшоо бол яг ямар шалгалт яаж хийж байгаа бол бидэнд бол хэлээгүй, олсон олооч хэлээгүй. Харин өмнө гоён байцаагч Төмөн Баяр билүү. Тийм хүн манай хөв бол дуудсан. Нэмэлт одоо гэдэг юм шинчилсэн байцаалт авах хэрэгтэй байна. Яг тэр цагдаагийн иргэн сумаасаа аймаг руу шилжсэн юм шиг байна. Тийм байна. Тэгээд аймгийн шинэ мөрдөн байцны шинчилсэн асуух юм байж таарна. Тэгсэн тэгээд бид нар явуулахгүй гэжсэн аа. Ажлын газрын хүмүүс тэр нэг өмгөөлөгч ажлын газрын нэг өмгөөлж авсан байсан тэр бас өөр ажил дээр эрүүл хамгаалсан. Тэр хүмүүстэй яг маань очиод тэр бас хэрэг олуулахад тустай юм болох юу байдгийг, юу тодруулдгийг, ямар юм олсон байна. Тэр талаасаа бодоод ингээд очих хэрэгтэй юм байна гэд очиод оцсон. Ун хот орсон шүү дээ 100. Очиод бас цаг үеийн нөхцөл байдлын хадаа тэр үед юу болсон талаар бол тодорхой ярьсан багт эднэрт бол. Тий. Тэгэхэд бол яг уу эглээ гэж тодорхой юм хэлээгүй байсан. Ерөнхийдөө бол эзэн олдоогүй байсан. Ойлгомжтой талдаа байсан. Ойлгомжтой тал нь миний тандалтаар бол ер нь хэргийг ингэсгээс хаах сонирхол руу оронсон байна би ойлгосон. Ер нь ярианых нь байдлаас тэнд оцсон тэр өмгөөлөгчийн байдлаас ер нь хандлага нь бол олж чадахгүй нөхцөлд бол хаах. Тэгээд тэр цагдаагийнхан тийш найдчихсан би заавал юм гаргах байх гэдэг. Тэгээд тэр тасгийн дарга энэ өөрийн явсанд би баярлж ирсэн юм баггүй. Тэгсэн миний сэтгэл төрөв. За. Концерт бол уцалтаа. Энэ бүхний учгийг тайлж лаг сүмбэр лагсны хэргийг шалгаж байгаа эсэх талаар тодруулахаар манай багийнхан 3 тас сумдах цагдаагийн тасгаар орлоо. Тасгийн дарга хошууч Төрбаттай уулзахаар өрөөнийх нь үүдийг тогшсон түүний уур зэвүүслийг хүргэж улмаар багаараа тэндээс хөөгдөж гарах шалтгаан болсон.
Цэнзүүргүй сурвалжлага баг Өмнө Говь аймгийн 70 задгад хотын цагдаагийн хилцээний гадаа ирээд байна. Харамсалтай нь цагдаагийн хилцээс нэг ч хүн мэдээлэл өгсөнгүй, мэдээлэл өгөхийг бол тас хоригдсон, татгалцсан гэсэн. Аймгийн цагдаагийн дарга нь бол бид ямар ч мэдээлэл өгөхгүй гэдэг утсаар ярьсан өөрөө огт уулзахыг хүсээгүй. Мөн хэргийг шалгаж байгаа Түмэнбаяр гэдэг хушууч бол бас 3 дэс сум руу явсан гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ 3 дэс сум дээр хушууч Түмэнбаяр байхгүй гэдгийг бид мэднэ. Яа гэвэл бид тэндээс дөнгөж ирээд зогсож байна. Ер нь Ерөөс хамгаалах сангийн биологч талигаач лав сүмбэрлийн хэргийг шалгаж байгаа юу? Шалгахаа болцсон юм уу гэдэг асуултанд л бид нар хариулт авах гэсэн. Харамсалтай нь энэ асуултанд тэд хариулахаас татгалзаж байна. Аливаа мэдээлэл өгөхөөс нуусан бүхний ард ямар нэгэн нотой бас ноцтой шалтгаан байдаг. 3 дэс сумын цагдаа болон Өмнө Говь аймгийн цагдаагийн хилцээхэн одоо лав сүмбэрлийн хэргийн талаар мэдээлэл өгсөн гэрчийн мэдээллийг задруулж гэрчийг дарамтанд оруулсан гэсэн баримт бидэнд бий. Тэр хүмүүсийн яриа бидэнд бий. Харамсалтай нь мэдээлэл өгөхөөс татгалцсан учраас бид цагдаагийн хилцээс энийг тодруулж чадсангүй. Иргэс болон байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг дэлхийн 49 орны эрдэмтэн лаг сүмбэр лагсны амь насаа алдсан хэргийн учир шалтгааныг улс хууртай шалгаж, гэмт хэрэгтнийг олж тогтоохыг манай төр засгийн удирдлагуудаас хүссэн хүсэлтийг та бүхэн харж байна. Түүнээс гадна дэлхийн олон орноос талигачийн арга гэрт илэрхийлсэн эмгэнлээс харахад төмөрсөхийн лаг сүмбэрл Монголын биш дэлхийн хэмжээний биологч байсныг ойлгож болно. Дэлхийн эрдэмтэд талигачийн араас ийхүү эмгэнэн харуулж төр засгаас нь түүнийг хөнөөсөн алуурчныг олохыг шаардаж байхад уг хэргийг шалгаж байгаа манай цагдаагийнхан үл тоомсорлсон хандлагатай байгаа нь харуулсал төрүүлж байгаа юм. Манай гэр бүл тохиолдсон нэг юм хүнд асуудал байна. Гэтэ энэ бол манай хүүгийн одоо бас хийж зорж явсан ажил үйлстэй холбоотой ийм одоо харамсалтай юм болсон. Гэтэ манай хүү бол энэ хар багасаа л энэ хөвсгөлд байхын л яг энэ үжил хүмүүжлэр хүмүүжсэн юм л хүн л дээ. Яагад бол би өөрөө энэ хөвсгөл орчмын улсын тусгай хамгаалтанд авах хамгаалах асуудалд ингээд энэ хүүхдээ хар багаас нь хүмүүжүүлсэн. Энэ хүмүүжилд энэ амьдрал дотор энэ гэр бүлд ингээд өсч хүмүүжсэн болохоор өмнө нь одоо говьд очиод мөн л ялгаа байхгүй энэ үжил хүмүүжлээрээ тэр малчтын ирээдүйн амьдралын төлөө орон нутгийн хамгаалтын тэр төлөө энэ одоо ажил үйлс зориг зүрхээ бол зориулж ирсэн байдгийг. Энэ төвтэй ганц манай хүү энэний төлөө яваад байгаа юм шиг тэр нутгийн малчид орон нутгийн удирдлагууд дээр нь тэр Ерөөс хамгаалах сан Монголын бөгөөд дотоодын гадаадын бүх хүмүүс л эрдэм судлаач энэ чухал газар энэ чухал амьдрах орчин ирээдүйд энэ Өмнө Говь 3 ТЭС ер нь Монголын ард түмэнд энэ чухал газар үлдэх систем байна гэсэн энэ ойлголтоор энэ үйл ажил бол одоо урагшилж явсаар ирсэн. За харин энэ дотор манай хүний одоо ганц оруулж байсан одоо хүмүүс анхаарал татчихсан юм нэгвэл яг нутгийн малчид дотроо ингэж гүйж явсан учраас тэр уулан дотроо гүйж явсан учраас тэр амьтад дотроо гүйж явсан учраас хаана юу болж байна, ямар буруу юм болж байна, ямар сайн юм болж байна, ямар бэрхшээл учрж байна гэдэг бүр өөрийн гэр дотор амьдралаас илүү мэдж байсан учраас энэ үгдийг бол ил гаргах, хүмүүст хүргэх, хүмүүсийг өөртөө татах, тэр уул уурхайн лицензүүдийг цуцлуулах тал дээр бол бас илүү бас хүмүүс бол мэдээлэл өгч байснаар бол одоо нэг талаасаа сайн байсан, нөгөө талаас аим ханаасанд нь одоо хөрх ийм айхтар юм болсон байх магадaltaй байдгийн. Одоо энэ үйлсийн төлөө бол энэ холбогдох хүмүүс бол ямар эрч хүчтэй, ямар одоо дайчин шуурхаа энэ ажил руу бол орж байгаа гэдгийг хараад. Тэгэхдээ би бол за миний хүү өнгөрч юм чинь тэр юу руу нутаг руу хамаагүй ч бодохгүй. Би ч гэсэн чадах юм аа оруулна гэсэн бодолтой байдаг. Яагаад цагдаагийнхан сүмбэ өөрийгөө хутгалсан гэж үзв? Яагаад өмнө нь нэг удаа барьцаалагдахад эрүүгийн хэрэг биш гэж үзв? Гэмт хэргийг ингэж удаа дараа тоохгүй байснаас дөрөв дэх удаагийн халдлага нь амь насыг нь авч оджээ. Харин талигаач нас барахынхаа яг өмнөхөн утсандаа нууцаар бичлэг хийж үлдээж.
Энэ гэрээслэл бүхий ноцтой бичлэгийг манай багийнхан олж чадсан. Одоо энэ бичлэгийг та бүхэнд сонсгоё. Та бүхэн зурагтынхаа дууг чангалаарай. Ер нь бол энэ гаралт бол ямар ч хүний барьцаанд бол гарсан. 20 метрийн цаанаас талгаачийн цогцыг гаргаж ирсэн байна. Ганц нэг их сэзэгэл тийм ганц. Би дүүгийн мэрэгчлийг яах гэж тийг сольж өгвөл гэж харамсаж байна. За морингийн бичлэг бол сонирхолтой бичлэг. Ана намаа нэг өөртөө ч аим гуйж бодож байна. Тийм байт юм заа. Тамаш юмс би аим гуйхгүй.